За өнөөдрийн богино хичээлээр бороотой үед жолоодохдоо юуг анхаарах вэ гэдэг талаар хуваалцъя гэж бодож байгаа. За бороотой зам халдваргаа ихтэй харагдах орчин муу болдог тул илүү болгоомжтой явах шаардлагатай. Та бороотой үед жолоо барихдаа хамгийн их санаа зовдөг зүйл юу вэ? Машин халтрах уу? Шил арчигч сайн ажиллахгүй байх уу? Эсвэл харагдах орчин багасах уу? За бороотой үед жолоодох хамгийн ухаалаг 5 арга бол: нэгдүгээр, хурдаа багасгах. Нойтон зам дээр тоормсны зай 2 дахин уртсдаг. 2. Зайгаа сайн барих. Урдаа яваа машинаас илүү хол зайг ав. 3. Шил арчигчаас шалгаж гэрлээ асаа. Харагдах орчин муудах үед чамайг бусад жолоочид тодорхой харах хэрэгтэй. 4. Гэнэт тоормслохгүй огцом ирэхгүй байх нь машин халдарч хяналт алтгаас сэргийлдэг. 5. Усны шуудуунд болгоомжтой яв. Усанд орвол тоормос муудах, хөдөлгүүрт гэмтэл үүсэх магадлалтай. Ихэнх жолооч нар бороотой үед дараах алдааг гаргадаг. Өдрийнхтэй адил хурдтай явах, шил арчигчаа шалгахгүй, харагдах орчноо алдах, ус ихтэй замаар хурдтай орж машинаа гулгуулах, энэ бүгдээс болж зам тээврийн осол гардаг байна.